дугаарыг сонсон таны хувьд нэмэлт 2 хүзэр сонгоод. Одоо таны төвшөртэй байгаа асуудал, сэтгэлийг зөвөртэй байгаа асуудал би юунаас айж байгаа вэ талаар хамт зарцгаая. За айдас гэдэг бол одоо болоогүй ирээдүйн төлөө одоо зовж би сэтгэл зовнил байдаг байгаа. За хамгийн ихний карт Queen of Wands, хоёр дахь карт King of Wands. За ерөнхийдөө мод айгүйх гарчсан энерги. За маш тийм энержитик хүн буюу хөдөлгөөнтэй тий. Ирчвчтэй юм төрлийн хүн байна. За таны сэтгэлийг зовоож би асуудал. Энд Three of Pentacles буюу тагварлсан харилцаа. Хэрвээ та хостой бол таны харилцагч буюу одоо хамтрагчтэй нөхөр ихнэр, дайд залуу охин, аав ээжийн талаас ямар нэг эсрэг үүсэлч юм аль эсвэл одоо хоорондын харилцаа таагүй байдаг. Энэ зүйлээс та одоо сэтгэл зовёртой байдсан болов уу гэж бодогдож байна. Ерөнхийдөө өөрийнхөө одоо ингээд энергийг маш одоо хэрэггүй зүйлд ингээд зарцуулаад заримдаа ингээд энерги тэгж зарцуулаад байдаг нь таныг за ингээд сэтгэлийн тавьд ийм сэтгэл санааны хувьд стресст оруулаад тэгээд бас ерөнхийдөө анхаарлаа хандуулж чадахгүй байгаа, сонголт хийж чадахгүй байгаа энэ үйл явц нь надад одоо ингээд айдсыг бий болгох юм болоо та гэж харагдаж байна. За тэгвэл танд хэрэгтэй нэмэлт сайн карт юу гэж хэлэх юм бэ таарцгаая. За Page of Pentacles. За энэ картын хувьд болохоор за та эхлээд өөрийнхөө одоо бодол өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө байр суурийг илэрхийлэхээс өмнө одоо эсрэг квестнээ буюу тийм эсрэг талаа эхлээд бодож үзэх хэрэгтэй. Тэгээд одоо танд болоод би асуудлыг баг багаар буюу нэг нэгээр нь одоо ингээд бодож үзэх хэрэгтэй гэсэн ийм карт гарч ирсэн байна. Ерөнхийдөө одоо ингээд таны одоо яг өөрийнхөө тийм зарчим ер нь өмнө нь хийдэг байсан зүйлүүдээ хийгээд тэгээд нөгөө нэг ерөнхийдөө тэр хинэлээ алдахгүйгээр төвчээртэй байх хэрэгтэй гэсэн ийм карт гарч ирсэн байна. Тэгээ нэг ийм зоос барьсан байгаа. Нэг нэгээр асуудлыг одоо нэг нэгээр нь шийдэрэй гэсэн ийм карт гарч ирсэн байна. За тэгвэл танд хэрэгтэй эсвэл мессеж карт хөвчлөх хамтдаа харцгаая. Awaken гэдэг карт гарч ирсэн байна. Сэрх хэрэгтэй буюу шинэ одоо ертөнцид ингээд очсон юм шиг нүдэнэ гэрээ аливаа зүйлийг ингээд өөр талаас нь хараарэ гэх юм бол та одоо өөрийнхөө хайгаад байсан хариултыг олох юм аа. Шал өөр зүйлийг та өөрийнхөө хайгаад байсан хариултыг олох юм аа гэсэн утгатай юм карт гарч ирсэн байна. За таны хувьд дахиад нэмэлт азийн картыг хамтдаа харцгаая. Study гэдэг карт гарч ирсэн байна. Суралцах буюу би одоо төгс хэмжээгээр энэ зүйлд анхаарлаа хандуулж байна. Миний энэ сурах процесс бол хамгийн сонирхолтой. Тэгээ надад таалагдчих байна. Миний хичээснээс ч илүү одоо сайн үр дүн надад авчрах болно гэсэн утгатай. Суралцах гэсэн юм карт гарч ирсэн байна. За нэг дугаарыг сонгосон таны хувьд уншлагын төрөд өндөрлөж байна. Анхаарал тавьсан сонсонд баярлалаа. За 2 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүзэр сонгоод би одоо юунаас айж байгаа вэ? Юунаас санаа зовниж байгаа вэ талаар хамтдаа харцгаая. Тэгээ одоо таны хувьд айдастай байгаа зүйл сэтгэл зовноор төгшөөртэй байгаа зүйлсийн талаар хамтдаа харцгаая. За 6 Six of Wands, Ace of Swords. 3 дахь карт бол 3 Empress гэсэн карт гарч ирсэн байна. За таны хувьд магадгүй
албан тушаал агсан. Хэрэгэм зэргийн хувьд болохоор албан тушаал агсан ч гэсэн за таны тэр албан тушаалтай тушаалд хүрсэн байдалтай чинь эсэргүүцэх хүн буюу байгууллага таны ажилладаг байгууллага аль эсвэл хамтран ажиллагсад дундаас одоо танд дургүй хүн эсэргүүцэлтэй тулгарх ч юм ийм зүйлээс магадгүй айж байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээ дээрэс нь таны хувьд болохоор энэ одоо сэлмийг барьсан байгаа. Одоо би яг ямар шийдвэр гаргахаа сайн мэдэхгүй байгаа. Тэгээд маш олон төрлийн бодлоод ингээд толгойд хэрэгэлдээд тэгээд одоо сэтгэл санааны хувьд маш их жоохон стресстэй тэгээ яахаа мэдэхгүй байгаа. Бас тогтургүй эмзэг болсон юм болов уу гэж харагдаж байна. Тэгээд энэ хүзрүүдийн одоо нэгдэл холбоо буюу ерөнхийд нь харахад карьерийн хувьд те албан тушаал ахих шинэ одоо хэрэгэм зэрэг хүртэх цол тэмдэг хүртэх ч юм ийм үйл явдал болсон байна. Гэхдээ таны одоо хамтран ажиллагсад аль эсвэл байгууллагын одоо өндөр албан тушаалтай хувьд таны энэ байдал дургүй байх, танд дургүй хүн ч юм уу энэ зүйлээс та айгаад ерөнхийдөө маш олон зүйлийг ингэ бодоод яг яахаа мэдэхгүй ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй юм нөхцөл байдалтай байгаа нь одоо таныг стресстэй байлгаад байгаа энэ сэтгэлийн төгшөөртэй байдлыг бий болгоод байгаа юм болоо ийм айцыг төрүүлээд байгаа юм болоо гэж харагдаж байна. Тэгвэл танд хэрэгтэй нэмэлт сайн карт. Таны хувьд тэгвэл яавал тустай вэ гэж хамтдаа харцгаая. За нэмэлт сайн картаар competition гэдэг карт 5 гарч ирсэн байна. За тэгээд мөн энэ доогоор байгаа энэ моднууд бол та болон тэр хүн та хоёрын одоо энэ хооронд одоо тэмцэлтэй буюу өрсөлдөөн ч юм уу нэлээд удаа ингэ тохиолдсон байгааг харуулж байгаа. Тэгээд дээрэс нь одоо тэмцэлтэд ялна гэдэг бол энэ зүйлийн төсөөл биш юм аа. Тэмцэл өрсөлдөөн гэдэг бол ердөө л одоо ингээд хэсэг зургийн процесс юм аа гэдгийг харуулж байгаа. Тэгээд зарим үед бид нэр ингээд тэмцэл өрсөлдөөний үр дүнд ялагдах байдал нь илүү их биднэрт одоо ингээд сургамж авчрах үе байдгийг санаарай гэсэн нэмэлт сайн карт гарч ирсэн байна. За тэгвэл таны хувьд Soul message карт буюу сэтгэлийн мессеж хаттай харцгаа ямар танд хэрэгтэй ямар сайхан үг гарч ирнэ хамт харцгаа. Лоо гэсэн карт гарч ирсэн байна. Энэ картын хувьд болохоор за ерөнхийд нь бүхэлд нь л одоо сайхан зүйлсээр бэлгсэн. Одоо төгс төгөлдөр тийм хайрыг та одоо ингээд мэдрэх юм аа гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За мөн таны хувьд нэмэлт дахиад нэг карт. Энэ бол Азийн карт. Энэ бол Азийн карт гэдэг юм шинэ карт талсан. Дахиад таны хувьд нэмэлт Азийн карт хамтдаа сонгоцгаая. Пэс гэдэг карт гарч ирсэн байна. За пэс буюу тэнцсэн даван гарсан гэсэн одоо ийм баяртай мэдээ танд ирэх юм аа. Таны сонголт бол хамгийн зөв байсан. Тэгээд энэ баяртай мэдээг одоо хүлээж авах та бэлдээрээ. Ийм гэсэн утгатай пэс гэдэг карт гарч ирсэн байна. За 2 дугаарыг сонгосон таны хувьд уншлагын төрөд өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За 3 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүчээр сонгоод. Одоо таны сэтгэлийг зовоож буй асуудал айдас биюунаас айж байдлаар хамтдаа харцгаая. За эхний карт бол Tower Terrapin, 2 дахь нь Page of Cups. За 3 дахь нь 6 of Pentacles гэсэн карт гарч ирсэн байна. За таны хувьд болохоор за хайр дурлал, хосын харилцааны хувьд болохоор та
та магадгүй одоо тэр хүнээ өөр хүнтэй болсон гэж бодох ч юм уу тий. Та хоёрын хувьд одоо салалттай холбоотой ямар нэгэн асуудал одоо үүссэн ч юм уу. Энэ нөхцөл байдал болохоор миний одоо сэтгэл зүй мэдрэмж маш одоо ингээд маш юм хүчтэй, сэтгэл хөдлөлттэй ч юм уу. Сэтгэл санааны үед юм докторгүй маш юм хөнгөн энэ зүйлээсээ болоод та одоо сэтгэлийн зовиртой байгаа, стресстэй байгаа болов уу гэж харагдаж байна. Хэрвээ бизнес эрхэлдэг хүний хувьд болохоор таны одоо хамтрагч буюу партнер маань санхүүгийн хувьд тооцоолол хийхдээ өөртөө илүү одоо авдаг ч юм уу. Санхүүгийн хөрөнгө мөнгө орлого одоо хуваарлахдаа эргэтгэж бас байгаа байдал нь тань одоо жоохон таалагдахгүй байгаа ч юм уу. Тэр байдлаасаа та ямар нэг сэтгэлийн зовиртой стресстэй байгаад тэгээд энэ одоо асуудлыг ерөнхийдөө serious хандах хэрэгтэй. Одоо маш serious-ний авч үзэх хэрэгтэй гэсэн ийм байр сууриас хандж байгаа юм болов уу гэж харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө таны айдас болохоор энд ингээд 3 гэдэг бол 3 дахь этгээд буюу одоо ийм гурвалсан харилцааны хувьд энэ харилцаа энэ байдал маань таньуд айдас төвшөрөөр бий болгож байгаа юм болоо. Тэгээд одоо миний байр суурь болохоор аливаа зүйлийг ингээд сайхан сэтгэлээр одоо хөнгөн ингээд авч үздэг. Тийм болохоор би илүү их байр суурьтай өөрийн байр сууриас хандах хэрэгтэй. За тэгвэл танд хэрэгтэй нэмэлт сайн карт өгчлөх номтой харцгаая. За Queen of Pentacles гэсэн карт гарч ирсэн. За энэ картны хувьд болохоор та энэ зүйлийг ерөнхийд нь ингээд үргэлжлүүлээл одоо ингээд юу лээ төсөлийн хүртэл буюу эцсийн хүртэл ингээд хийгээл байх юм уу жоохон тууштай байх юм бол та ингээд аюулгүй буюу энэ одоо ингээд хааны судал сэтгэл амар сууж байгаа хатны дүр зураг шиг ингээд ерөнхийдөө аюулгүй сэтгэл санаа тайван таны одоогийн нөхцөл байдал тийм аюулгүй тайван байхны гэж харагдаж байна. За тэгвэл танд хэрэгтэй сэтгэлийн үг буюу сүүл мессеж карт авчихсан. Спресс гэдэг карт гарч ирсэн байна. За таны хувьд болохоор энэ карт нь өөрийнхөө одоо шунлыг жоохон одоо ингээд багасгаад гэх юм уу яг хэрэгцээтэй байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаарай. Гэх юм бол та илүү их одоо сэтгэл ханамжийг мэдрэх болно гэсэн юм карт гарч ирсэн байна. За тэгвэл таны хувьд хайр нэмэлтээр Азийн карт Gratitude гэсэн карт гарч ирсэн. Талархал тий. За надад байгаа бүх зүйлд би талархаж байна. Миний амьдралын бүх зүйлд би талархаж байна. Энэ дэлхийн ертөнцийн бүх зүйлд би талархаж байна гэсэн ийм талархлын карт танд зориулж гарч ирсэн байна. За 3 дугаарыг сонсон таны хувьд уншлагын төрийг өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За 4 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүчээр сонгоод таны сэтгэлийг зовоогоод би асуудал сэтгэл зовнол айдас биенаас айж байдлаа хамтдаа харцгаая. Техник карт фул 2 дахь Nine of Wands. За 3 дахь. За энэ фул буюу тар үзрийн хувьд пик гэсэн дугаараар эхлэл байгаа. За энэ залуугийн хувьд болохоор гартаа ингээд цэцэг барьсан байгаа. Цэцэг барьсан одоо шинэ газар руу аялаар явах ч юм уу өөр газар руу явах аялыг эхлүүлэх бадарчинтэй ерөнхийдөө юм утгатай. За тэгэхээр магадгүй таны хувьд одоо гадаад улс оронтой холбоотой
гадаад улс руу явахгүй ч би явах гэж байгаа асуудал ч юм аль эсвэл та гадаад улс оронтой явах гэсэн тэр асуудал маань одоо ямар нэгэн тэр асуудал маань таны хувьд болохоор одоо маш их ингээд энэ залууг харах юм бол маш ихтэй стрессцэн цөхөрцөн байгаа энэ дүр зураг. Тэгэхээр одоо ямар нэгэн шийдвэр түрээгүй байгаа байдал нь таны магадгүй ингээд сэтгэл зовнилтой байгаа. Тэгээ аль эсвэл гадаад улс орн руу яваад явах юм бол бүх зүйлийг одоо яг тгийсэлэх буюу бүх зүйлийг өөрөө шинээр эхлэхээс айгаад байгаа ч юм уу. Энэ одоо байдал нь таныг одоо магадгүй айдастай байгаа. Танд одоо ингээд айдас сэтгэл зүйр сэтгэлийн одоо төвшилтэй энэ зүйлийг бий болгож байгаа юм болов гэж харагдаж байна. За тийм үү таны хувьд болохоор одоо маш их зүйлийг хийсэн байна. За одоо бол ерөнхийдөө жоохон хэцүү байгаа болов гэж харагдаж байна. Нөхцөл байдлын хувьд сэтгэл санаанд ч гэсэн. За тэгвэл танд хэрэгтэй нэмэлт сайн карт хамтдаа харцгаая. За таны хувьд болохоор энэ 7 illusion гэдэг нэмэлт сайн карт гарч ирсэн байна. За энэ картны хувьд энэ залууд өвлөн дээр байгаа ягнуудыг хараад над дээр одоо эрхийг нүлээж буй та ямар нэгэн шийдвэр гаргалт ямар нэгэн сонголт ерөнхийдөө ямар нэгэн сонголт шийдвэр гаргалтыг хүлээж буй буюу хүлээлтийн байдалтай ингэ байгаа. Энэ ягнууд одоо над дээр хизээ ирэх болоо гэсэн. Гэсэнтэй одоо адилхан гэхдээ энэ одоо аягыг та барих уу одоо барихгүй юу гэдэг бол зөвхөн таны асуудал. Ингээд энэ боломжийг би алдчих үедээ одоо энэ аягыг барьж чадахгүй ингээ унгаачих үедээ гэсэн бодол бол таны өөрийн чинь хоосон л хий бодол юмаг сэтгэхтэй ийм карт гарч ирсэн байна. За тэгвэл таны сүүл мессеж картыг хүчлэх намттай харцгаая. Change гэдэг карт гарч ирсэн байна. Change буюу солих одоо өөрчлөх хэрэгтэй. Таны одоо сэтгэл зүрх танд одоо тань таалагдахгүй байгаа зүйлийг одоо солих хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө явахыг хүссэн чиглэл буюу явахыг хүссэн чиглэл явахыг хүссэн замаараа яваарай гэсэн карт гарч ирсэн байна. За тэгвэл таны хувьд дахиад азийн карт харцгаая. Success гэдэг карт гарч ирсэн байна. За success буюу одоо амжилт гэсэн карт гарч ирсэн байна. За таны хувьд болохоор таны одоо маш урт хугацаанд хийж ирсэн таны хичээл зүтгэлийг тэр бүхнийг одоо үнэлээд та бол амжилтанд хүрэх юм аа. Мөн таны мөрөөдөж байсан бүх зүйл одоо ингээд бодит биелэлээ олох юм аа. Тэгээд таны одоо ажил үйлс бол баг багаар ингээд шийдэгдээд явах юм аа гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За 4 дугаарыг сонгосон таны хувьд уншлагын төлөв өндөрлөж байна. Анхаарал тавьсан баярлалаа.